gone. Fella stopped me on the street last night. Said everything's alright. Roller coaster, make it through the day. I'm right. Hey, за юу айцхан залуучууд бүсгэж байна. Воо. Би жоох ярьж болох уу? Өнөөдөр та бүхэндээ хэрэг гадаад явах гэж байгаа бол гадаад улс руу мөнгөний төлөө те ажиллахаар, сурахаар мөнгөний төлөө мөнгөнийг зорилгоо болгоод гадаад руу явах гэж байгаа хүмүүс зориулаад анхаарах ёстой зүйл те бодох ёстой зүйл, ихэхээс өмнө хийх ёстой зүйлүүдийн талаар бичлэг хийж бодлоо. Миний бичлэгийг анх үзэж байгаа хүмүүс байвал би өөрөө одоо Японд ирээд 8 жил болж байна. Тэгээд гадаад ерөнхийдөө бас мөнгө хураах, мөнгөний төлөө бас нэг тийм ажил төрөл хийж туршлагатай юм болохоор бас энэ талаар ярих гэж бодсон. За өнөөдөр бичлэг юм үзээрэй. Тонч чи хавар болоод гадаад чиг хайр өмсөж ш та. Гадны улсад те ганцаараа байна уу, гэр бүлээрээ байна уу, мөнгө хийх гээд одоо байрны мөнгө төрөө хийх гээд те ямар нэгэн мөнгөний төлөө мөнгөний зорилгоо болгоод явж байгаа залуустай хэн болгоны хилээд байхгүй нэг хэдэн юмыг хэлэх гэсэн. Анхааруулах зүйл гэх юм уу, бодох ёстой зүйл гэх юм уу. Дөрвөн юмны тухай ярина. Хамгийн ихнийх нь болохоор нэгдүгээр болохоор эрүүл мэндэ хизээж мартаж болохгүй. Эрүүл мэндэ байнгын бодож явах хэрэгтэй. Гадны улсад очиод манай залуус боломж олдож гин гээд ерөөсөө өдөр шөнөгүй ажиллах гэдэг. Өглөө ажиллаа гэхэд өглөөнөөс орой хүртэл ажиллаа. Дахиад оройноос шөнийн ажилд өглөө хүртэл гарлаа. Тэгээд тэрнийхээ дараа үргэлжлүүлээд өглөөнөөс орой хүртэл ажиллаа тий. Мөнгө нь орж ирэх мөнгө нь амар их байгаад байдаг. Хурдан богино хугацаанд их мөнгө аваад байдаг. Гэхдээ эрүүл мэндэ чи хамгийн ихээр алдаж байна гэсэн. Тиймэрхүү ажиллаж исэн залуучуудыг би бас мэднэ. Боломж олдсон дээр өстө газ хэдэн дөрөв хураагаад авъя те. Нойроо алдна, хамгийн чухал зүйл нойроо алдна. Яг ингээд залуу байгаа үед чинь тэр чинь чамд ингээд мэддэхгүй байгаа ч гэсэн яг ингээд үргэлжлүүлээд тийм амьдралын хэмээгээр удаан явагдсан хамгийн хэцүү зүйл нь эрүүл мэнд зөвхөн хүнд асуудал орно. Залуу хүн нойр хоолндоо сайн байвал ерөөсөө тэгэл ажил аандаа бүтнэ гэдэг үг байдаг шүү дээ. Нойроо эзэн шалтаж болохгүй. Хоолоо маш сайн идэх хэрэгтэй. Өдөрт багтаа ядаж дуурайж 6-аас 7 цаг заавал унтаарай. Сайн нойр аваад сайн хоолоо идэж явах юм бол тэгээд эрүүл мэндэд ер нь давгүй болов гэж бодож байна. Тэгээд байнгын хөдөлгөөнтэй уус ажил хийгээд явах байлгүй гэж бодож байна. Мэдээж нэг хөдөлгөөн бас чухал. Яг одоо гадаад руу явах гад юмаа бэлдээд явах болсоо судлаад хөөцөлж байгаа залуучууд байвал эхний ээлжинд явагдсан. Хэдэн хоол хийгээс сурчаарай. Гадны улсад ирээд дандаа гадуур хоол идээд явъя гэвэл санхүүгийн өмч ч гэсэн хэмнэж чадахгүй мэдээж эрүүл мэндийн өмч гэсэн мó. Тийм болохоор байнга үргэлж гэрээсээ хоолоо хийгээд бэлдээд ав. Би дараагийн ярих юм бол хэмнэлт байгаа. Мөнгө хураахын төлөө гадны орн руу хайртай гэр бүлээсээ хоол, найз нөхдөөсөө хоол мөнгө хураахын төлөө явж байгаа бол хэмнэлт бол зайлшгүй байх хэрэгтэй. Тийм их золиос гаргаад тэ мөнгө гаргаад явж байгаа болохоор богино хугацаанд зорилгондоо хүрэхийн тулд хэмнэлтийг бол зайлшгүй хийх хэрэгтэй. Мөнгийг ингээд олоход айгүй хэцүү те ингээд сар ажиллаад өдөр орой шөнөгүй ажиллаад олоод ингээд олох нь айгүй хэцүү. Мөнгийг үүрэхэд бол ерөөсөө хормын дотор үрээл ерөөсөө дороо дуустдаг. Тэгэхээр өнөөдөр эхнийхээ ядаж 100 сая төгрөгийг одоо хадгалтлаа те. Хэмнэх ёстой хэдийн юмны талаар хэлье. Хамгийн нэгдүгээрт бол хувцсунар те. Хувцсунар нээх битээ худалдаж аваарай. Ялангуяа гадаадад чиний юу өсөж гин, юу зүүж гин, юу хэрглэж гин гэдэг чинь бол хүмүүс тэр байхдаа тоохгүй. Энд чинь баг хамаагүй. Өдөр бүр нэг хувцас өсөд явсан ч гэсэн чамд хинт ч юу ч хэлэхгүй. Гэтэ гол нь цэвэрхэн байх хэрэгтэй. Ялангуяа ирчүүд бол бүр тоохгүй штэ, хамаагүй штэ тий. Эмэгтэй хүн бол бас нэг өөр хэрэг. Гэтэ аль болох ерөнхийдөө хувцсан дээр хүртэл хэмнэлт гаргаарай. Яг уу ягаас нэг юм аммаар байвал бас тийм хямдралтай үеүүдийг судалж агаад хямдралтай үед авч болно. Хоёрдугаар болохоор хоол хүнс байна тий. Би аль болох ерөнхийдөө
хоол хүнс дээр нэг амар химнээдэй гэж нэг юм боддгоо л те. Гэтэ хоол хүнсэн дээр химнэх ёстой бас нэг хэдийн юм байгаа. Хүн мэдээж одоо гадны оронд очиод ажил хийж байвал мэдээж ядарна. Тэгэхээр яг өөрт өдөрт авах ёстой. Тэр калори те өөхт бас уурга энэ төр бол заавал авах ёстой. Юун дээр химнэх вэ гэхээр ялангуяа гадуур хооллох те. Гадаадын улсуудад гадуур байдаг ийм зоосны ундааны машин гэж байдаг. Зоосны ундааны машиныг бас аль болох хэрэглэхгүй байх ёстой. Ундаа уухаас илүү усыг маш их сайн хэрэглээрэй. Амтны шинжтэй юм те. Амтны шинжтэй юмыг аль болох бага хэрэглээрэй. Тэгэл аль болох амттай юмыг идээд үнэтэй цайтай юмыг идээд байвал уус мөнгө өстө ороод дуусна. Гэртээ хоол хийж идээрэй. Дээрэс нь ус байн гадуур авч яваарай. Сүхтөрлөх ундаа олно. Тамхи. Мөнгө хураахын төлөө гадагшаа ингээд явахаар төлөвлөж байгаа залуучууд байвал яг одоо тамхинаас гараарай. Уус хүн болгон л хэлдэг байлгүй дээ. Тэгэл ямар зүрийн юм дээр гардаг шүү дээ. Өдөр болгон хэрэглээд байвал жилд ийм их мөнгө болно шүү гэж хэлдэг. Тэгэхээр эрүүл мэндэд хортой санхүүд чинь хэрэггүй. Арх тарс сүхтөрлөх ундаа бол мэдээж ойлгомжтой те. Бас мөнгөнд хортой, эрүүл мэндэд хортой. Тэгээ янз янзын аюул учрах бас магадaltaй. Энэ болохоор энэ хоёроос бас холоогоорой. Сануулж хэлэх 3 дахь юм бол орлогоо нэмэгдүүлэх тал дээр ерөөсөй байнга анхаарал тавьж байгаарай. Орлогоо нэмэгдүүлэх боломжийг хөрвүүлж байнга судалж байгаарай. Гадаад очиод ямар ч ажил хийсэн байж болно те. Замын ажил байна уу, барилгын ажил байна уу, машины ажил байна уу те. Ямар ч ажил хийж болно. Гэхдээ тэрнээс чинь илүү өндөр цалинтай те, илүү боломжийн ажиллах орчин нөхцөлтэй ажлууд зөндөө их байгаа. Тэр болгоныг судалж байгаарай. Ямар нэгэн хэрэгтэй сертификат авах хэрэгтэй байна уу, сургалтанд суух хэрэгтэй байна уу те. Тэр бол нэг өөртөө хөрөнгө оруулаад сурах юмаа сураад илүү боломжийн, илүү өндөр цалинтай ажилд орох юм бол зорилготой илүү хурдан хүрэх болно. Ялангуяа бүр анханасаа те гадаадад илүү өндөр цалинтай ажлуудыг судлаад тэрэндээ тохируулаад дөөрөө тэрэндээ сураад те одоо том тэрэгний үнэлэх авдаг ч юм уу те програм IT чиглэлээр сурдаг ч юм уу те тэгээд мэдээж явах юм бол илүү өндөр цалинтай илүү боломжийн ажлуудад орох боломжтой. Тэгэхээр анханасаа бас судлаарай. 9 хоног ч гэсэн давхар байнга ингээд өөрийгөө хөгжүүлээд илүү орлого оруулахын төлөө илүү боломжтой нөхцөлтэй ажилд орохын төлөө байнга ингэж одоо судалж байгаарай. Бас дээрээс нь хэлэхэд яг ирэхийнхээ өмнө ерөөсө жолооны үнэлгээ заавал аваарай. Гадаадд жолооны үнэлгээ авахд яг Монголд аваагүй юм бол гадаад жолооны үнэлгээ авахд сургалт нь бол нэлээд өндөр төлбөртэй байдаг. Тийм болохоор Монгол дээр байгаа дээрээ жолооны үнэлгээ аваад тэгээд энэ дээрээ зүгээр гадаадд ирээд зөвхөн шалгалтаа өгөөд үнэлгээ ингэж хөрвүүлэх боломжтой байдаг. Тэгээд зөвхөн энгийн жолооны үнэлгээс гадна өөр олон төрлийн жолооны үнэлэх. Ялангуяа ирчүүдтэй өөр олон төрлийн одоо том тэрэг байна уу, олон нийтийн тээврийн эрсдэл жолоодох эрх байна үү те. Ерөнхийдөө олон авцсан байх туснаа ер нь ирээд те гадаадд очоод янз бүрийн ажил хийхэд чинь маш хэрэгтэй болох гэж бодож байна. Тэгээд хамгийн сүүлд нь хэлэхэд сэтгэлийнхаа эрүүл мэнд дээр сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлийнхаа эрүүл мэнд дээр маш их сайн анхаарал тавьж байгаарай. Ялангуяа ганцаараа явж байгаа залуучууд байвал эхэндээ айгүй ингээ хичээн те. Ингээд айгүй мөнгө жоох ингээ хураагаад ирээд ингээд эсвэл боолжин, гоё байна, боолжин ингээд яваал байна те. Тэгээд ингээд хүн чинь юу ашиг өглөөнөөс орой нэг ажиллаа хийгээд ажил гэр гээд явах гэсэн. Тэрнээсээ өөдөж эхэлнэ. Бас жоохон шантарч эхэлнэ. Тийм үедээ өөртөө анхаарал тавьж байгаарай. Ерөөсөө яг нэг юм болохгүй байна те. Яаж амьдраад байгаа юм бэ гэсэн нэг юм бодол төрнө. Бидний мөнгө хураагаад те байгаа ч гэсэн заавал ингэж амьдрах хэрэг байна уу гэхээр ундаа тийм шантрах сэтгэл бол айгүй төрнө. Тийм болохоор тэр үедээ анхаарах хэрэгтэй нэг хэдэн зүйлийн талаар хэлье. Тиймэрхүү үедээ ямар ч гэсэн хамгийн түрүүнд шүү дээ бодох юм чинь
өөрийнхөө зорилгоо дахин нэг бодоорой. Анх би юуны төлөө ирлээ те. Анх Монгол Монголоос мутасаа гарахдаа юу бодож ирлээ, юу төлөвлөж ирлээ, юу зорж ирлээ гэж зорилгоо нэг дахин төлөвлөөд дахин нэг цаасан дээр бичээд ирээдүгөө бод. Тэгэх юм бол сэтгэл чинь бас нэг арай илүү дээрдэх болно. Өөр болохоор сайхан ерөөсөө сайхан амар, сайхан унд нэг өдөр байна уу, 2 өдөр байна уу? Сайхан унд хүн сайхан амгцсан бэлжин сайхан амраа сэтгэл чинь дээрдээд ирдэг. Аль болох сайхан амар, сайхан унтаж амраад, сайхан өөртөө зөвлөө сайхан хоол иж идээд нэг сайхан уртаа киногоо үзээд тэ ядаж за энийг бас хэлсэн цаашаа нэг оройтой нэг наац бий буугаад уртаа киногоо үзгээд сэтгэл чинь бас дээрдэн иймэрхүү байна. Тэгээ эдгээр дөрвөн юмыг ерөнхийдөө анх эргэж байгаа залуучуудаа энэ бичлэгийг үзээрэй. Ирсэн байгаад тэ жоохон шаналх гад эсвэл яхаа мэдхгүй байгаа залуучуудаа гэсэн бичлэгийг бас үзээрэй, бас нэг жоохон ч хэрэг болох болов уу гэж бодож байна. Тэгээ за өнөөдрийн бичлэгийг үзсэн баярлалаа. Завгүй авыг subscribe хийх юм байна. Bye. We've been living in sin so long, all the fields are gone. Fella stopped me on the street last night, said everything's alright. Roller coaster, make it through the day alright. It seems your meal ticket is gone, but life goes on. I could never